Санхүү эдийн засгийг сургуулиас зохион байгуулдаг сэтгүүлчдэд зориулсан эдийн засаг санхүүгийн боловсрол олгох сургалтын 4 дахь удаагийн суралцагчид амжилттай төгслөө. За тухайн сургалтад хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 25 сэтгүүлч хамрагдаж эдийн засаг санхүүгийн мэдээллийг олон нийтэд үнэн бодит ойлгомжтой мэргэжлийн түвшинд хүргэх чадвараа ахиулснаар иргэд үзэгчдэд чанартай мэдээлэл түгээх үйл хэрэгт бодит хувь нэмэр орууллаа. Тус сургалт 2025 оны 11 сараас эхэлж 12-7 хоног үргэлжилжээ. За ингэхдээ эдийн засгийн сэтгүүл зүй, эдийн засаг, төрийн санхүү, төсөв мөнгөний бодлого, бизнесийн удирдлага, нэгтлэн бодох бүртгэл, байгууллагын санхүү гэсэн сэдвүүдийг багтаажээ. Хэвлэл мэдээллийн салбар бол төрийн байгууллага, хувийн хвшлийн байгууллагуудаас мэдээллийг авч олон нийтэд хүргэдэг гүүр гэж бид үздэг. Тэр агуулгаараа хэвлэл мэдээллийн салбарын маань хэвлэл мэдээллийн чиглэлээрээ сэтгүүл зүйн чиглэлээр өндөр мэдлэг боловсралтай боловч эдийн засгийн чиглэлээр илүү их чадварчх нь өнөөдөр улс төр эдийн засгийн мэдээллийг бэлтгэх үйл явцад илүү эргээр нөлөөлнө гэж харсан. Миний орсон хичээл бол макро эдийн засгийн төрлийн хичээлүүд байсан. Тэгэхээр Монголын эдийн засгийн орчинд үүсэж байгаа нөхцөл байдлуудыг аль болох зөв өнцгөөс олж харах, тэгээд тэнд болоод байгаа процессуудыг зөв ойлгож тайлбарлах, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх тал дээр хамгийн их хүчтэй ажиллах сувг бол сэтгүүлчдийн сувг байгаа юм л да. Тэгээд энэ тал дээр илүү анхаарал хандуулж энэ хүмүүсээ илүү зөв бэлдээд авчих юм бол хүрж байгаа мэдээлэл маань зөв хүрэх юм боломжтой. Сэтгүүлч чинь нэг юм мэддэг ч юм шиг мэддгүй ч юм шиг юм зовлонтой хүмүүстэй. Тэгэхээр яг юм суур мэдлэгийг Монголын юм топ сургуулийн бас сайн багш нараас яг ингэ суураар нь анханаас нь сонсох бас мэдээж өөр байлаа. Тэгээ ялангуяа нэгтлэн бодох бүртгэл, засаглал гэсэн одоо энэ хичээлүүд надад маш онц сонирхолтой байсан. За жижиг юм редакц удирдаад явж байгаа хүний хувьд те санхүү тайлангаа хэрхэн яаж харахын зөв анханасаа явахын те орлогын төрөлжилтөө яах ёстой, ер нь нэгтлэнтэйгээ яаж хил амаа олох юм ч гэдэг юм уу те. 3 сарын хугацаанд бол 7 бүлэг сэдвээр одоо бид нар суралцсан байгаа. Тооны ард юу яг ямар утга учир үр дүн бүтээмж явдаг юм бэ гэдгийг сэтгүүлчид илүү нарийн хөөж учрыг олох те нийт татвар төлөгчдийн мөнгө үр ашигтай зарцуулаад байгаа нөө үгүй юу гэдэг дээр бид нар маш том анализ хийгээд үүнээс гарах үр дүнг иргэдэд үнэн зөв мэдээлэх тийм боломжийг нээж өгсөн сургалт боллоо гэж харж байна. Бүхэн өөр бэкграундтай өөр одоо яг эдийн засагч биш хүмүүст маш богино хугацаанд эдийн засгийн одоо сэтгэлгээг болон эдийн засгийн цаад философик маш богино хугацаанд орцсон хөтөлбөр байлаа, онцлог нь юм байлаа. Тэгээ багш нарын хувьд бол богино хугацаанд хэрхэн одоо ойлголтгүй үнээс эхлээд эсвэл ямар нэгэн одоо тархаа бутархаа ч юм ойлголттой хүмүүс нэгдсэн ийм хэмжээний мэдээлэл өгч маш ур чадвартай багш нар байсан. Сургалтыг Ротинто Монгол компани дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна. За харин цаашид эдийн засаг ба сэтгүүл зүй төслийн хүрээнд 2026 оны 3 сараас эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.